хаалнуудын салхи, төрсөн газрын үнэр шингэсэн амьдрал. Хаврын хавсраг өвлийн жаврыг даван малчин хүний хөдөлмөрөөр амьдралын үнцнийг бүтээсэн онжээлүүд. Дорногов аймгийн Хөвсгөл сумын Чулуутвагийн малчин Тамарын Баярбэлэг, Гунгагийн Мөнх Жаргал нар 33 жилийн хөдөлмөр төсвөр хатуучлаа төр түмэндээ үнэлүүлж улсын авраг малчин хэмээх эрхэм алдрын эзэд боллоо. Өнөөдрийн сайхан өдөр хоёр хүүхэд маань улсын авраг малчин болж баяртай сайхан. За би Дорногов аймгийн Хөвсгөл сумын Чулуутвагийн 2 дугаар үеийн малчин Тамарын Баярбэлэг гэдэг юм байна. За би Дутаг орондоо нэртэй доктор Гунга улсын их хурлын депутат Зузаг гэдэг үний хамгийн бага хүн байна. За өнөөдөр одоо ингээд Чулуутвагийн маань Харьяата Тамар Огтай Баярбэлэг Зулцгийн Гунгагийн Мөнх Жаргал хоёр маань ингээд бас Монгол Улсын авраг малчин гэдэг сайхан нэр хүндтэй цал шагналыг бол бүртж байна. За энэ хоёр маань бол одоо өвөг дээдсүүд, ээж аав, эмээ өвөө нар бүгдээрээ одоо малчин хүмүүс дандаа тийм алдартай, цуутай, нутаг усан нэртэй зүгтэй ийм сайхан малчин хүмүүс байсан. За Баярбэлгийн маань аав маань бол одоо Лувсан Балдангийн Тамар гэж хүн байсан. Одоо Хөвсгөл суманда одоо 10 гаруй жил одоо адуугаараа тэргүүлсэн ийм мундаг аймгийн алдартай ярьж хүн байсан. Мөнх Жаргалын маань ээж нь одоо энэ Цэрэн Думагийн Зулцаг гэдэг хүн бол одоо социализмын үе одоо бүгд найрамдах Монгол ард улсын их хурлын депутат гэдэг одоо дараа сонгогдож ингэж 1973 онд сонгогдож ирсэн юм мундаг одоо малчин хүний бас бүгд байгаа. Ингээд энэ хоёр маань ийм сайхан өвөг дээдс ээж аавынхаа энэ сайхан малчин одоо өв боломжтойг залгаж одоо ажиллаж амьдарч өнөөдөр бас ингээд сайхан бус гондоо хөдөлмөрөө өндүүлээд ингээд Монгол Улсын авраг малчин гэдэг цолыг бол хүртэж аваад бол одоо маш их баяртай байна. Ингээд манай багт миний мэдхий 60-аас 70 жилд улсын авраг төрөөг үйж байгаа энэ жил Тамарын Баярбэлэг гэдэг айл улсын авраг тодорч аваад маш их баяртай багийн даргын хувьд өндөр сэтгэл хангалуун байна. Улсын авраг малчин болсон сэтгэл хангалуун байна. За манай аав Мандай төлгөөн 50 сайхан хүн Дуугүй их ажилсаг нямбай хүн байгаа. Багасаа адуучин болж өссөн. манай ер нь биднэрт сургамж сайн хайрладаг. Хоёр хүүхэд маань яг сургууль төгсөөд малаа сайхан маллаад ингээд өдөө болтлоо. Энэ таван төрлийн хамаалыг өсгөөд өгүүлээд одоо аймгийн хашаавар болоод ашаатын улсын авраг болсон. Хүүн сайхан алтуунагны эзэн болсон манай аач. Тэгээд энэ аав ээж хоёр нь өнөөдрийн сайхан өдөр улсын авраг малчин болоод баяртай л явж байна. Манай ээж олон дунд тустай, цагаан цайлган сэтгэлтэй. Төлгөөн 50 хүн. за манай эхнэр явахтаа бид нэр 92 онд ханилаад одоо ингээд 5 хүүхэдтэй болсон. Арчзээ нийлсэн 9 хүүхэдтэй. Манай хамхүү маань одоо 2019 онд алтан унганы эзэн болж исэн. Бас л малчин. Манай дараах охин болохоор сумын авраг малчин болж исэн. Дараах охин болохоор суманд хаан банкнд ажилладаг. Дараагийн хоёр хүү маань болохоор нэг нь малчин, нэг нь болохоор 11-р ангийн сургуульд суралцдаг. Манай Тэмээл 100 шихуу Тэмээга. Адуу минь нэг бас 100 гараа одоога. Үхэр нэг 200 гараа үхэр байгаа. Тэгээд хойно ямаа бол нийлсэн 2000 гараа хойно ямаа. өөр хөвгтөө одоо явахтай тэгээд одоо тийм мал сүнгийн осууд болж өөрийнхөө нөөн бол уул гэдэг. За авда одоо маш их баярлалаа. Өдий зэрэгтэй өсөөж хүмүүжүүлсэнд аав ээж хоёртаа маш их баярлж байна. За манай аав бол одоо бид нэрийг бол юу яадаг малч ухаанаар сайн сургаж байсан. Аав бол одоо адуу болоод их хайрж явж байгаа. За манай аав минь одоо дандаа маллаж малаа сайн усалж байхыг захидаг. Ижим нь хүн тусалж малаа сайн усалж тэгэл ер нь тэгэл малдаа сайн байхыг л
захижсэн. Би бол одоо малыг амар их өрөвддөг. Өсөж байгааг нь хоололдог, өвдөж байгааг нь эмчилдэг. Чи хүн бол тийм л байх сэтгэлтэй гэж боддог. Ингээд баяр үйлэг гэдэг юм маань сум урамсгалтай маллынхан тоо толгоогоо таван доллараар сумдаа тэргүүлж өгсөн. Энэ учраас энэ улсын аврагаас маш их баяртай байна. Ингээд ах их хоёртой эрүүлэг саруул сайн байж мал сурганд хүмүүмээр осож үрээнд гутхан үрээнд баян үргэлж өөдөө бахыг эсмэ өрөөё. Хоёр найздаа болон нутгийн ард түмэндээ бол одоо малчин гэдэг бол одоо маш сайхан эрдэм байдаг тий. Малчин хүн гэдэг бол мянган мэргэжилтэй хүн байдгаа гэж одоо манай улс ч гэсэн бас ингэж одоо өргөмжилдэг шүү дээ. Тийм учраас одоо хоёр найздаа цаашдын ажил хөдөлмөрт улам их амжилтыг хүсч сайн сайхныг өсөн өрөөж улам одоо амжилт гаргаж ажиллаж одоо Монгол улсын баатар малчин болоосай үр хөвгтүүд нь ч гэсэн одоо араараас нь ингээд Монгол улсын авраг малчин болж ингэж сайхан амжилт гаргаасай гэж хүсэж өрөөж байна да. За ах их хоёртой одоо адууч удмын үр хөвгтүүд тийм ээ. Тэгээд энэ одоо миний сэтгэл одоо бүр гой болтой аймгаас бүр захиж хацруулсан. Энэ хамтай шир брэндийн одоо ком одоо тав хүнд одоо яг л та бүхний яг л өдөр тутмын хэрэглэдэг энэ хэрэгсэл байгаа. Энийг бас дүүнээс манай гэр бүл гардуулж өгье. За баярлалаа. Одоо хоёр хүүхэдтэй энэсэж ах トゥ нартай эвтэй найртай малаа сайхан малаж өвөө юу утмаа сайхан авчиж малаа сайхан малж байхын хамгийн сайхан юу эвтэй найртай байхын хамгийн сайхан таалантаа сайхан байхын малчууд маа тэгж байж болж байгаа. За аав шүү ёстой тэгээд хайртай шүү өрөөлөн сайн сайхан хүсье. За ээж авдаа улсын авраг малчин эсвэл хайртай шүү. За аав ээжээсээ чи авраг малчин болохыг хүсэж аж жаргал эрүүл нэг сайн сайхан бүхнийг хүсье. Хайртай шүү та хоёртаа. Аав ээжтэй талархаж илүү эрүүл байх хайртай шүү гэж хэлдэг. Мэдээ бол аав ээжтэй ах ээжтэй эрүүлэхийг хүсье. Бүгд найртай шүү. Хамгаас хайртай ээжтэй, хань ижилтэй, үр хөвгтүүдтэй, ажлын нартаа хайртай шүү. Эрүүл энхийг хүсье гэж хэлье. Та бүхэндээ өдөн хайртай шүү. Төр түмэнтэй хөдөлмөрөө үнэлүүлсэн эрхэм малчдаа халуун баяр хүргэж өрх гэрт нь аз жаргал эрүүлэнх мал сүргэн арвчин дэлгэрхийн өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье.